За өнөөдөр цөмөр хамтдаа чуулганыхаа төхөө үргэлжлүүлье. За тэгээд бид нар өнгөрсөн хичээлдэр чуулганы ерөнхий түүхийг танилцуулсан, ямар чуулганы бүрдэл байдаг тийм ээ, одоо бүл байдаг, 5 бүл байдаг тухай энэ тухай бид нар ярьж ирсэн. Тэгээд өнөөдөр бид нар өрний түүхээс ярьж эхлэе гэж бодлоо. За тэгээд ерөн түүхийн ухаанд хамгийн түгээмэл ашигладаг нэг арга бол үйлчлэлийн асуудал байдаг. За энэ аргагүй яагаад гэвэл бид нар 2018 оны тэрнээс илүү урт түүхийн тухай ярьж байгаа учраас бид нар одоо энэ түүхийг багцлж үзэхээс арга байхгүй. За тэгэхээр бид нар манай эртний одоо 33 оны хооронд 312 оны хооронд энэ түүхийг бид нар чуулганы анхны үе гэж хэлдэг. Зарим ном зохиолуудад юуныг одоо чуулганы даяар үе гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл чуулган нэгдмэл байсан үе. За би түүхэнд хэд хэдэн чухал үйл явдлууд босдын нэг бол энд яалтчгүй манай эртний 70 оны хавцаа болсон Иерусалимийн сүрэл гэдэг байдаг. Бид санацгаая. За Иерусалимийн сүрэл яагаад бий болсныг бид нэр санах юм бол энэ Ромын одоо төрийн бодлого байгаа. Тэр нь болохоор эзэн хааныг бурханчлах гэсэн одоо ийм аль бие усны үзэл суртал байсан. За энэ бол ямар ч хүчрэг улс орон, ямар ч одоо тийм ээ эзэнт гүрнүүдэд баримталж байдаг бүх хил одоо түгээмэл ийм улс төрийн бодлого байгаа. Хамгийн наад зах нь бид нар зөвлөл болсон үед Сталиныг тийм ээ Ленийг бурханчилж байсантай адилхан тэр үед Ромын эзэнт хааныг яхаа бурханчлах ёстой байсан. За энэ маань нэгдүгээр еврейчүүд, хоёрдугаар Христэд итгэгчдийн хувьд бол яхаа маш том одоо хавчлах өрнөх шалтгаан бас. Гэтэ үүнээс өмнө хавчлах байсныг бид мэднэ. Бид нар анхны үеийн чуулган ялангуяа манай эртний 33-аас 65 оны хүртэл энэ түүх бол өөрөөр хэлбэл энэ хавцаа үүснэм дуусч байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр манай эртний 30 оны хавцаа ариун сүнс ирснээр чуулган эхэлж байгаа гэж бид үзсэн. За Паул шоронд хоригдож байгааж Ромд ирэх чөлөөтэй болоод энэ 2 орчим жил гэрийн хорионд ирсэн хүн болгон сайн мэдээ ирж исэн гэдгээр үүс ном дуусах багцаа юм байна. Тэгээд бид нар сайн мэдэх юу гэхээр 68 оны хавцаа Неро хааны үед Паул Петр нар яхаа алагдсан тийм ээ. Паул завчигдсан, Петрийг цовдлсон. За энэ юу гэсэн үг вэ гэхээр аль бие усны хавчлага ромчуудын зүгээс ирсэн гэж бид ойлгож байна. Үүний өмнө еврейчүүд хавчлага өрнөж байсан. Гэтэ еврейчүүдийн хувьд шалтгаан байсан. Еврейчүүд юу гэж үзэж байсан гэхэл энэ бол өөрсдийнх нь евдеизм доторх нэг тэрс гаж урсгал байна гэж ойлгож харж байсан. Тийм учраас Христийг бурханчлах тийм ээ. Энэ гаж урсгалыг одоо чадлаараа хорж боож байсан. Үүний нэг тод жишээ Паул Христ итгэхээс өмнө хэрхэн чуулганы хавчижсэнийг бид мэднэ. Харин ойролцоогоор 68 оны үед за бүр багц албан ёсоор бол 70 оны хувьцаа Иерусалимийн сүрлийн дараагаас албан ёсоор системтэйгээр зохион байгуулалтаагаар төрийн бодлогын хэмжээнд яг христчлийг одоо хавчин гадуурх энэ үзэгдэл ромчуудын зүгээс гарсан. Энэ бол харь хүмүүсийн зүгээс тийм ээ хавчлагыг өрнүүлж байгаа. Үүс номдэр жишээлбэл Афин хотын ч юм уу, Эфес хотын ч юм уу харь хүмүүс Христ итгэлийн эсрэг тэмцэл өрнүүлж байгааг хавчиж байгааг бид мэднэ. Гэтэ тэд бол бүс нутгийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд байсан. Харин одоо бол бид яг төрийн зүгээс бодлоготойгоор зохион байгуулалтаар системтэйгээр устгал явуулах гэж байгаа. Биеийн Христ итгэлийг биеийнх нь устгах гэж байгаа тийм ээ. Орлогыг бид харж байна. За энэ орлого 312 он. За зарим ном зохиол 310 он ч гэж хэлдэг. За энэ хавцаа хүртэл үргэлжилсэн. Тэгэхээр ойролцоогоор хэдэн жил байна? 280 орчим жил үргэлжилсэн. За үүнээс гадна хавчлагаас гадна Христтгэл тарж байсан анханасаа бий болсон аюул бол гаж урсгал буюу тэрс үзлийн онол тийм тэрс үзэл. За үүний хамгийн тод жишээ бол бид нар мэднэ Паул Галат номыг бичсэн еврейчүүд Христ гэдэг еврейчүүд өөрсдөө яг авралыг энэ бол авралын оныг зөрчиж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл та нарын хоцлол хийж ээж аварч нь гүйцэд болно гэдэг сургаалыг заасан бид нар мэднэ. Тийм учраас Паул Галат номыг бичсэн тийм үү. Биднээс өөр сайн мэдээ тараасан тэр хинч байсан, тэнгэрлж байсан хараагдаг гэж хэлж байна. Энэ бол бас л еврейчүүдийн зүгээс яахан
гарган ирж байгаа тэрс үзлээ. Гэвч яванда энэ маань яг харь хүмүүс рүү шилжих хэрээрээ сайн мэдээ харь хүмүүст очих хэрээрээ яг гаж урсгал өөр зүгээс ялангуяа грек үлгэр домгоос сэтвэлсэн гаж урсгал маш хүчтэй орж ирсэн. Тэгэхээр чуулган дотооддоо яг гаж урсгалын аюултай гадаад талдаа яг биеийн устгал тийм ээ ромчуудын яг учруулах юм авчлага дотор энэ 280 жил орчим мөрөөжсэн. Мэдээж энд олон зүйл байгаа, олон түүхэн үзэгдлүүд болж байгаа. Гэхдээ би энэ бүгдийг товчхон ярих хэрэгтэй байх гэж ойлгож байна юм. Гол юу болсон бэ гэдэг. За энэ зарчмаар бид нар цаашид явах болно. За тэгэхээр бид нар харь хүмүүсийн тухай ярихдаа грек ромын соёлыг ойлгох хэрэгтэй. Энэ бүс нутаг угаасаа грек ромчуудын соёлын нөлөөнд ор байсан бид. Анх Александр хаан 4-р зууны үед манай эртний өмнөх 4-р зууны үед эзэн тусаа байгуулсан цагаас эхлээд грек соёл давмгаасан. Бид нар энийг хелленист соёл гэж хэлдэг, тийм үү? Тийм учраас шинэ гэрээ ягаад грек хэл дээр бичигдсэн бэ гэдэг бид нар сайн байна. Нөгөө талаас ромчууд энэ бүс нутгийг эзэлсэн байсныг бид байна. Грек ром бол газар зүйн хувьд ойрхон Европын тийм ээ бүс нутагт байсан. Тэгээд хоёулын эртнээс ардчилсан засаглалтай буюу хот улсуудын нэгдэл байсан. Ийм гэдэг бид нар мэднэ. За хоёулаа пантеист итгэлтэй. Тэгээд пантеист гэдэг нь яг олон бурхтын итгэлтэй. За энэ бүс нутгийн хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр бурхад ууланд оршдог гэж. Энэ бол эртний грек, ром, ассир, вавилоны тийм ээ домог зүйтэй адилхан. Ер нь энэ бүс нутаг Библийн газар зүйн нутагт байсан ард түмэн еврейчүүдээс бусад нь яг бурхад ариун ууланд оршдог гэсэн ийм ойлголт байсан. Жишээлбэл грекийн бурхад бол яг тийм олимп ууланд одоо амьдардаг гэж. За бурхтын хамгийн том буюу хамгийн хүчрхэн Зевс бурхан байх жишээ. За бид нар Эфес хотыг Үс ном дээрс уншдаг. Тэнд Артемис гэдэг дарь их байгаа тийм эмэгтэй бурхад байгаа тийм үү? Гэх мэтлэн хот болгон өөр ингэсэн бурхадтай. За грек хүн ухаанд нэг юм ойлголт байсан. Юу байсан гэхээр бурхад хүн болж ирж болдог байсан. Эмэгтэй хүнтэй нөхцөө дундаас нь хүүхэд гарч болдог. Тийм үлгэр домог зүүн тийм ойлголт байсан гэдэг бид мартаж болохгүй. Та нар бид их Гераклит гэж байна тийм баатар. Геракл бол яг Зевс хүн эмэгтэй хүн хоёрын дундаас гарсан тийм хүн байсан. Тэгээд домгоор бол яг Геракл хэд хэдэн даалгавар биелүүлсний эцэс бурхад болж байгаа. Бурхан болж байгаа ийм ойлголт. Эндээс Есүс Христ махан биер хүн болоод эмэгтэйгээс төрсөн гэдэг ойлголт тэдний хувьд зарим талаараа энэ их ойрхон санагдаж байна. Тийм учраас Есүс Христийн мөн чанарын тухай маргаан яг грек ромын домогтой холбоотойгоор маш их гарч ирсэн. Грекүүд бид нар юугаар алдартай мэднэ? Грекүүд эртнээс философор алдартай, тийм үү? Гүн ухаанаар алдартай. Бид нар Аристотл, Платон гэх мэт тийм үү? Эпикраф гал олон тэр одоо гүн ухаануудыг мэднэ. Өөрөөр гүн ухааны өлгийн нутаг. Дотроо хэд хэдэн одоо салбар тийм ээ одоо чиглэлээр хөгжиж байсан. Бид нар Афин хотод стоикчуудтай Паул маргаж байсныг бид мэднэ тийм ээ. Тэгэхээр грекийн гүн ухаанд ямар ойлголт байсан бэ гэхээр ер нь махан биеийг бузар гэдэг нэг ийм ойлголт явж ирсэн. Түгээмэл байсан. Ер нь ихэнх шашин улс оронд махан биеийг бузар гэж үзэх ийм ойлголт түгээмэл байдаг л да. Энэ бол хинди шашинд ч байна, буддизмд ч байна, исламд ч байна, ер нь бүх шашинд ийм ойлголт явж ирсэн. Одоо ч байгаа тийм үү. За грекийн энэ ухааныг бид нар гностик гэж хэлдэг. Гэхдээ гностик гэдэг бол нэг зохион байгуулалттай одоо гаж урсгал биш. Энэ бол түгээмэл мэдлэг бохгүй юу? Гностик гэдэг өөрөө мэдлэг гэсэн санаа. Өөрөөр хэлбэл мэдлэгийг хэрхэмсэн. Тэгэхээр нэг нь махан бие бузар учраас хүний сүнс оюун ухаан яах вэ? Ариун гэж үзэж байгаа. Хүн аврагдахын тулд найдваргүй болсон махан бие биш яах вэ? Хүний сүнс тийм ээ мэдлэгийг олсноор аврагдана гэсэн ерөнхий ийм төсөөлөлтэй байсан грекчүүд. Дээр нь олон бурхадтай. Тэгээд христчлийг хүлээж авахд нөгөө харин хүмүүс чинь яг өөрсөнд нэг унган нэг тийм эртвээс уламжсан тийм ээ ийм грек философи явж байгаа. Тэгээд энэ маань бас христчлтэй бас яг холдох тийм ээ ийм. Тэгээд бид нар бас ойлгох хэрэгтэй. 2000 жилийн өмнөх тэр цаг үе. Тэгээ боолын нийгэм байсан цаг үед. Тэр үеийн ихэнх хүмүүс нь бичиг үсэхгүй харанхуй бүдүүлэг байсныг ойлгох хэрэгтэй. 100 жилийн өмнө монголчууд ямар байлаа тийм ээ. Гэтэл энэ бол 2000 жилийн өмнөх тэр бүс нутгийн тухай ярьж байна. Зөвхөн язгууртны хүүхдүүд чинэлэг хүмүүс бичиг үсэг сурдаг байсан цаг үед. Хүн амын дийлэнх нь ядуучууд, хүн амын дийлэнх нь боолчууд байсан цаг үед
Тэгээд ихэнх нь домог зүүгээр сэтгэдэг байсан ард түмэнд Христ гэж шууд орж ирээд ирэхэд одоогийнх шиг 21-р зууны үе шиг тийм ээ. Тэгтлийг игэрэгүйсэн цаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас Христлийг өөрсдийнхөө унган итгэлтэй хойлох ийм одоо үзэгдэл түгээмэл гарч ирсэн. За үүний улмаас одоо Христ итгэгчсэн маань эхнээсээ бичиж эхэлсэн. Хамгийн одоо боломжтой арга зам бол тухайн үед бичих арга байсан. Яг гэвэл чуулганууд ерөнхийдөө яг өөрсдийнхөө пастор юм одоо тухайн үеийнхээ бол биш оо тэ ахлагчдынхаа элч нарын загтлыг тийм ээ бичснийг уншиж өөрсдийнхөө одоо итгэлийг одоо хамгаалж явж ирсэн юм. Тийм учраас бичигч нар уу сэтгэгч нар бий болсон. За бид нар анхны үеийн чуулганыг үзэж байна. Гол үзэгдэл юу бас түүхэн үзэгдэл бол хавчлаг боллоо. Манай эртний 70 онд Иерусалимийн сүрэл боллоо гэж ярьсан тийм үү. За ингээ гаж урсгалын эхлээд еврейчүүдээс хотолтой холбоотой яг гаж урсгал гарч ирсэн бол сүүлдээ яг энэ нэг түгээмэл боллоо. Христийн мөн чанарын эсрэг Христ гэж chi юм бэ гэдэг талаар яг асуулт гарч ирсэн. За бид нар 1 дугаар ялангуяа 1 2 3 дугаар яхан бол яг энэ гностикс сургаалын эсрэг бичсэн. Тэгээ Илч Иохны бичсэн хамгийн анхны загтал. Яг энтэй адилхан загтлууд бичигдэж байгаа. За ингээд энэ үеийн гол 3 одоо бүлэг хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрх нь элчнэр. Элчнэр гэдэг бол Есүсийг харсан, Есүсээс суралцсан, эсвэл элчнэрээс шууд суралцсан хүмүүсийг хэлдэг. Жишээл Марк байна, Лук байна, Тимот байна тийм. Тэд бол элчнэр тооцогддог. За энэ манай эртний 30-аас 100 оны үед амьдарч байсан энэ хүмүүсийг бид нар элч нарын үе гэж нэрлэдэг. Өгөөд бүгдийг нь элч гэж үзэж байна. Мэдээж Есүсийн 12 элчүүд энэ тусдаа яригдана. Гэтэл эд яг элч нарын үе. Дараа нь бид нар элчид эцгүүдийн үе гэж нэрлэдэг. За энэ бол манай эртний 100-аас 150 оны хооронд байсан эцгүүдийг хэлж байгаа. Энэ хүмүүс бол юм бичээд байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо ганц урсгалын эсрэг Христлийг өмгөөлж бичиж байгаа. Элчид эцгүүд гэж юу гэсэн үг вэ гэхлээр энэ бол яг элчнэрээс суралцсан хүүхэд байхдаа суралцсан тийм хүмүүс байгаа. Тэгээ хожимд тэднийг залгамжилж яг чуулганыг өдөрцөн. Жишээ нь Поликарп бол тэг жишээ байна. Энэ хүн бол яг хиний Илч Иохны гарын шав хүүхэд байхдаа түүнийг дагалдаж явсан. Иранос гэдэг хүн байна. Энэ бол яг элчид эцгүүдийн үед тооцогдож байна. За үүнээс хойш манай арнаас 150-аас оноос хойш ер нь одоо дундад 100-ыг дуусталх үеийн одоо гол сэтгэгч нар онолчдыг бид нэр чуулганы эцгүүд гэж нэрлэдэг. За чуулганы эцгүүд гэдгийн утга санаа нь юу вэ гэхээр эд одоо яг онолуудыг боловсруулж байгаа. Би өмнөх хичээлдэр хэлжсэн чуулганы түүх гэдэг бол нөгөө талдаа бол онолын түүх байдаг гэж. Христийн онолын түүх үргэлжлэж байгаа. Эднүсийг боловсруулсан хүмүүс. Жишээ нь Тертулиан гэж ярьдаг тийм ээ. За гурвын онол гэдэг онолыг боловсруулж байгаа. Тийм үү? Библиэлд гурвал гэсэн үг байхгүй бид мэдэн шүү дээ. Гэхдээ яг ариун эцэг, ариун хүү, ариун Иесус гэдэг энэ гурван бурхан байгаа, нэг бурхан байгаа гэдэг ойлголтыг энэ чуулганы эцгүүд боловсруулж гаргаж ирж томьёолж байгаа. За энэ хүмүүсийг бид нэр чуулганы эцгүүд гэж. За энэ хүмүүсийн бичсэн гаж урсгалын эсрэг бичсэн одоо хоёр үндсэн чиглэл байгаа. Нэг нь итгэлийг өмгөөлж байгаа. Тийм ээ? Өмгөөлөх. За эндээс хожим нөх нөгөө итгэлийг өмгөөлөх гэдэг том тийм ээ онлын чиглэл одоо христтгэл бий болсон. Энэ бол христтгэлийг дайрахад хамгаалж байгаа хэрэг. А нөгөөх нь яг одоо довтлох гэх юм уу да мэтгэлцэх. Энэ илүү одоо манай талаас дайрлаж байна гэсэн үг тийм ээ. Өөрөөр гаж урсгалыг буруутгах чинь гэсэн үг. Паул мэдсэн шүү дээ. Хожим хүмүүс яг итгэлээс урам тэ өөдгөө урвч урам шарвсан хүмүүс гарна гэж нэлээд тийм өөрөөр христч тийм хараал тийм хараал гэх юм уу те зүхэл байгаа тийм. Энэ үе гэсэн тийм үү. Одоо жишээлбэл гаж урсгалынхан бол гахаа шиг иддэг уудаг гэдэг ч юм тийм гэж дайрч байгаа. Өөрөөр христтгэлийн нүгээс одоо буруутгаж жигшж байгаа энэ үзэгдэл маягийг мэтгэлцэх гэж хэлж байгаа. Нэгсэндээ довтлох маяг. За энэ үеийн хүмүүсийн хийсэн одоо гол одоо зүйл бол гаж урсгалын эсрэг одоо бичиж тэмцэж гисэн. За тэгээд үүнтэй холбогдуулаад бас энэ үед болсон гол үзэгдэл юу гэхээр христтгэлийнх нь болсон юм хэлээ нөгөө Библийн 66 ном бичигдсэн. Ялангуяа шинэ гэрээ бичигдсэн гэж үзэж байна. Тийм баа? Шинэ гэрээний 27 ном үндсэндээ бичигч дууссан гэж үзэж байна. За тэгээд энэ эцгүүдийн бичсэн ном зохиолуудыг Библиэд оруулах уу гэдэг маргаан бол бас тусдаа явагдаж байгаа. Гэхдээ та нарын элчнэрээр шалгуур хийгээд Библийг хүлээж авч байгаа. Тийм үү?
За хэдийгээр элчил итгэхэд худлаа юм яриаггүй үнийн юм бичсэн ч гэсэн чуулганы эцгүүд үнэн зөв ярьжсэн ч гэсэн тэдний бичснийг бид нар Библи гэж хүлээж авдаг. Харин чуулганы түүхийн яг маш чухал үнэтэй их сурвалж гэж хүлээж авч уншиж хэрэгэлдэг. За гол анхны чуулганы үед болсон одоо түүхэн үзэгдлүүд бол энэ байна. Мэдээж маш олон хүмүүс одоо баатарлагаар амиа өргөсөн, маш баатарлагаар нас урсгаасан тэдний түүхийг бол тусад нь бичсэн байна. За үүний дараа 312 оноос 590 оны хүртэл энэ түүхийг бид нэр 312 оноос 590 он. За нэг ийм үе байна. За энийг бид нэр одоо даяар үе гэж нэрлэдэг. Католик үе. Католик гэдэг үг өөрөө тийм үү биш гэж хэлсэн. Энэ бол латинаар даяар гэсэн үг тийм үү? За энэ үеийг бол бид нар даяар үе гэж 312 оны үед Миланы тунхаг гэж нэг ийм тунхаг гарсан байна. Миланы тунхаг. За энэ бол Ромын эзэнхаа хин гэдэг үлээ Константин гэдэг хаан христчлийг одоо хүлээн зөвшөөрч өөрийнхөө Ромын эзэнт улсын албан ёсны итгэл гэж хүлээн зөвшөөрснөөр албан ёсоор их хавчлаг дууссан гэж үздэг. За ингээд эзэн хаан христчлийг өмгөөлж хамгаалж одоо өөрийнхөө албан ёсны одоо итгэл бишрэл болгосонтой улбаалуулаад одоо анхны чуулганы энэ цаг үеийг бид нар яг одоо нэг талаараа манай христтгэл маань яг чөлөөтэй хөгжиж цэцгэлэх одоо ийм боломж гарсан. Гэхдээ дорны чуулган арай өөр байна. Дорны чуулган илүү өөр түүх хүргэлж байна. Тэд зарим талаараа Ромын эзэнт улсад хамаартай цаашаа парф эзэнт улсад хамаатай. Бүр цаашлаа энтхийн эзэнт улсад хамаатай учраас тэднийг чөлөөтэй хөгжсөн гэдэг аюулцсан. Ямар ч байсан өрн зүгт бол христтгэл одоо яг ямар ч өрсөлдөгч хүү. Ямар ч яг одоо айх дарамт гадны шахалтгүйгээр одоо өндөөч гэсэн. За энэ үеийн түүхийн одоо гол үзэгдлүүд юу юм бэ гэхээр нөгөө гаж урсгалуудад одоо хариулт өгөх бүр албан ёсоор хариулт өгөх хэрэгтэй бас. Хуучин бол ингээд эцгүүд бичээд чадлаараа яг уншуулаад түгээгээл одоо ингээд явж исэн. Одоо ингээд албан ёсоор 325 онд өмнөх хичээлдээ бид нар ярьж исэн. Ника гэдэг хотод 325 онд эзэн хааны өөрхөн санаачлахаар яг чуулганы одоо анхны их хуралдай болсон гэж. За энэ хуралдаагаар яг тунхаг гаргасан тунхагийн утга нь Есүс бол бүх талаараа бурхан зөвшөөрч байна. А энэ үед Ариан гэж одоо нэг ахлагч байсан. Тэр ахлагч болохоор Есүс Христийг бурхан байгаагүй гэж үзэж байсан. Бас ийм нэг. За энэ хүний үзлийг одоо Ариан бол мэдээж эрэг зүгээр нэг сайн дурын хүн байгаагүй. Тэр бол бас нөлөөтэй ахлагч байсан учраас түүний одоо үзэл санаа бол зарим чуулганд их хүчтэй нөлөөлж байсан учраас энэ хэргийг авч хэлцэх хэрэгтэй болсон. Ингээд хааны өөрхөн санаачлагаар хурал болсон. Хурлын үр дүнд Арианы эсийг буруутгаж Христ бол бурхан гэдгийг одоо бүрэн баталжтай зөвшөөрсөн ийм түүхтэй. За энэ чуул 590 оны хүртэл одоо хэд хэдэн удаагийн ийм хурлууд болж байгаа. Ихэнх хурлын сэдэв бол Есүс Христийн мөн чанартай холбоотой. Цаашлах юм бол Есүс Христийн ээжийн тухай. Тийм үү? Нэг нь Есүсийг бурхан гэсэн учраас дараагийн асуудал Есүсийн ээжтэй хэн бэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэр бурханыг төрүүлсэн юм бол тэр хэн байх вэ гэдэг маргаан бол үргэлжилсэн. За ягаад 590 оноор бид нэр христчлийг ингэж тасалж байгаа вэ гэхээр энэ 590 онд нэг Лео гэж Ромын пап агуу гэж л одоо бас тэмдэглэндээ энэ ч агуу гэж түүг нэг агуу гэж нэрлэгдсэн хэдэн хүн байна. Тэдний нэг нь Лео, нэгдүгээр Лео. Энэ хүн өөрийгөө юу гэж зарласан бэ гэхээр пап гэж зарласан. Өөрөөр хэлбэл өрн зүгт Ромын католик чуулганд одоо яг пап гэсэн одоо чуулганы засаглалын хамгийн дээд ирэх мэл бий болсон. За тэгээд анхны пап мэдээж Петр. Тийм ээ. Яг тэгвэл Есүс Матай 16 дээр юу гэсэн? 16-гийн 18 дээр чи бол Петрос, чиний нэр Петра буюу хад би өндөр чуулганаа байгуулна гэсэн. Тэгэхээр чуулган эшнэртэй суурилдаг, тэр нь Петртэй суурилж байгаа. Петр бол Ромын анхны пап гэж зарласан. Өөрөөр хэлбэл түүнээс хойш бүх Ромын чуулганы одоо эцгүүд юу патриархууд тийм ээ папууд болж байгаа гэсэн. Ингээд анх удаага пап гэж нэрлэгчээр одоо бид Ромын папын одоо хөгжлийн
цаав гэж нэрлэж байна. За энэ 1517 оны хүртэл одоо үргэлжилсэн. Тэгээ бид нар христтгэлийн холбоотой ном зохиолуудад бид нар бол энэ үеийг дундад үеийнхэн гэж нэрлэдэг. Бас харанхуй үеч гэж нэрлэдэг тийм. Яг харанхуй гэдэг шиг яг одоо Ромын хязгааргүй папын засаглал одоо хэрэгжсэн үе гэж үзэж байгаа учраас тэгж хэлдэг. Ерөнхийдөө дундад үеийг ойлгож байна. Энэ бол 1517 оны хүргэжсэн. За энэ үеийн одоо гол үзэгдэл 312 оноос 590 оны хооронд юу болсон бэ гэдэг бол би та хэлээ. Эхнийх нь чуулганы хурлууд. Хоёрдугаарх нь энэ үеийн гол үзэгдэл юу вэ гэхээр христтгэл зарим нэг жоохон завхрал гарсан. Энийг бол үгүйсэх арга байна. Яг бол энэ бол одоо албан ёсны итгэл болсон учраас. Заавал Есүст итгэсэн байх хамаагүйгээр хүн өөртөө Есүст би итгэж гэж хэлэх боломжтой болсон. Тэгээ ингэж ээж албан тушаалд очино. Ингэж ээж яхаа зэрэгтэй болно. Ингэж ээж яхаа тодорхой нийгмээсээ тийм ээ ашиг шим мөнгөтэй хүртэх юм боломжтой болсон. Тэгэхээр христтгэлд тодорхой хэмжээний завхрал гарсан гэдэг бид хөлөмшгөрөхөөс арга байна. Мэдээж сайн юм бол гарч ирсэн. Яаж харахаас болно. Одоо зарим ялангуяа месианик чуулганыхан бол чуулган одоогийн байр савтай болсныг буруутгадаг. Энэ Константин хаанаас болсон гэж үздэг. Нөгөө хэд нь болохоор харин ч одоо уран баримтлалын те дурсгалын хувьд бол чуулган өөрийн гэсэн өрмөц хэлбэртэй сүм дугамтай болсон нь бол яг бас том амжилт боллоо гэж хоёр талаас ярьдаг л да. Тэгээ энэ бол яг харахгүй Ромын эзэнт болсон юм бас хаадын нөлөө байсан гэдэг ойлгох ёстой. За тэгээ нэгэн завхрал гарсан учраас одоо үүнийг давах гэсэн оролдлогууд гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл өмнөх одоо хавчигдсан үеийн тэр цэвэр ариун итгэл одоо алга боллоо гэдгээс үндслэн зарим нэг хүмүүс маш тийм туйшруух юм дэ маш тийм радикал арга замаа тэмцэж ирсэн. За үүний улбаанд христтгэл ямар үзэгдэл бий болсон бэ? Нэг даяанчлах гэдэг үзэгдэл бий болсон. Өөрөөр хэлбэл яг хуучин нөгөө хавчигдж явах үед чинь тэд нар итгэгч нар чинь одоо уул агуу дотор бүгж нуугддаг байлаа шүү дээ. Тэр үедээ тэр итгэл цэвэр байсан гэж үзчихсэн хүмүүс зориуд тэр сүм хийдээсээ зугтаж те уул хадан очиж тусгайлан өөрсдийнхээ те христтгэлийг одоо цэврээр нь авч явах гэсэн ийм орлого гарсан. За энэ нь явандаа мэдээж ард түмэнд бол таалагдсан. Яг тэгвэл өөрийнх нь нөгөө нутгийн сүм орон нутгийнхэн сүм нь нүдэн дээр нь ялдарч те дороотж байхад тэнд бас нэг те сүнсний өөр нэг сэргэлт өөр нэг хандлага чиг хандлага явж байгаа учраас ард түмэн бас дахиад хуйширч гисэн. За эндээс хожим юу гарч ирсэн гэхэл нэг даяанч хийд гэдэг ойлголт бий болж байгаа. За энийг эд хөгжил бол 590-ээс 1517 оны хүртэлх энэ түүхэнд болж байгаа. За энэ үеийг бол бид нар яг нөгөө даяанч хийдийн үе гэж бас нэрлэж ойлгож байна. Даяанч хийдэд сайн байгаа. Яагаад гэвэл тэд нар ядуусыг анхаарах хэрэгтэй болсон. Тэд нар сайн мэдээ өглөг буйны төлөө тийм ээ. Бас өөртөө зориулах хэрэгтэй гэж үзэж ирсэн учраас яг энэ хүмүүлгийн ажил дээр бол тэд маш их зориулт гаргасан. Зарим даяанчлах хийдэд бүр зориудын тийм одоо ядуу байх гэсэн ойлголт. Өөрийнхөө өмч хөрөнгийг заа ядуус төгөх гэдэг. Есүсийн үг тушаалыг яг бичлэн тийм яг үгчлэн дагах ийм орлого гарч байна. За хамгийн гол нь бас даяанч хийдэд нэг сайн одоо христтгэл авчирсан нэг маш том үр нөлөө юу гэхээр энэ бид энэ даяанч хийдэд Библийг хуулж эхэлсэн баг. Библийн хуулбар яг энд хийгдэж байна. Тэр үед копи машин гэж байсангүй тийм ээ. Өнөөгийнх шиг хэвлэлийн өндөр технологи хүрээгүй байсан. Тийм болохоор Библийг тэд гараараа хуулж бичдэг байсан. Хизээ хаана хуулах вэ гэхлээр яг даяанч хийднэр хийх бас. Дээр нь мөргөлийн одоо салбарт бол маш том амжилт эдгээр авчирсан. Ягаад гэвэл эдгээр маань хөгжмийг зохиож байгаа. Нот гэдэг юмыг бичиж байгаа тийм ээ. Өөрөлд одоо шин хөгжим зохиож байгаа, дуулалыг ашиглаж байгаа янз бүрийн тийм ээ одоо мөргөл дуул ном дээрээс үндэслээд 7 удаа шилбэл мөргөл үлдэж байгаа ч. За ийм биш. За 590 оноос хойш дараагийн нэг үе байна. Манай харны 590-ээс 1517 он гэж би онцлж хэлээд байгаа. Энэ бол нэг томоохон үе. Бараг 1000 жил үргэлжилсэн тийм үү? Тий. Энэ бол даяанч хийдийн яг эд цэцгэлтийн үе. Гэхдээ яг энэ үед
Бараг энэ багцаа хавцаа хүндрэлтийн түүх нэг том өөрчлөлт гарсан. Тэрний юу вэ гэхээр исламын шашин бий болсон. Тийм баха? За энэ исламын шашин бий болсноор ялангуяа дорны чуулганд маш том тийм гай гамшиг ирсэн. За арабууд хэлж тийм ээ энэ исламын шашны тэлэлт маш хүчтэй хурдтайгаар тэлэхвэрээр өрний чуулганд ямар асуудал гарсан гэхээр яаж энэ исламын шашны төрөлтийг зогсоох вэ гэдэг асуулт гарч ирсэн. Ингээд эндээс ямар үр дүн гарч ирсэн бэ гэхээр өрнийхэн яг нь бидний сайн хэлж мэдхээр загалмайтны аян дан гэдэг өрнөс. За хэд хэдэн удаагийн загалмайтны аян дан болсон бүр хожим монголчууд хүртэл энэ загалмайтны аян дан татхан орогдсон. Мартаж болохгүй. Загалмайтны аян дан гэдэг бол тийм сайн биш үү дээ. Энэ бол христийн өөрсдөө дайн санааталж чинь гэсэн үг тийм ээ. Олон хүмүүс өгч өргөцсөн. 200 хэдэн жил, бараг 200 орчим жил өргөцсөн энэ даа. Тийм учраас бид нэг талаараа энийг харах үе гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл христэл тэгтлээ дороотож дайн зарлах хэмжээнд тийм аяндаа өрнүүлэх хэмжээнд ялзарсны одоо шинж тэмдэгэ гэж харж болно. За нөгөө талд чуулганууд маш их баяжсан. Энийг ойлгоход амархан. Ягаад бол чуулгануудад өөрсдийн гэсэн том газартай болсон. Он сургаалаас нь болоод хүмүүс нас барахтаа чуулганд өөрсдөө өв хөрөнгийг өвлүүлдэг болсон. Тийм ээ. За ингээ гих мэтчлэн яхаа чуулган асар их баялаг хоримтлагцсанаар мэдээж хэрэг хаан баялаг байна тэнд яхаа хүний шун сэтгэл оршин шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр заавал үнийн хүсвэсгтэй хүн чуулганд бас байгаад исэн гэхэд хэцүү. Тийм учраас тэр баялагийг дагж одоо яхаа итгэгч гэдэг хүний нэрээр христчин гэдэг хүний нэрээр одоо яхаа үл итгэгч хүмүүс бас шуургалах тэр баялагийг ашиглах гэсэн ийм завшилтууд зөнд байгаа шүү. За нэг талаараа яхаа яалтчгүй христэл маань өөрөө дороотолдог. За энэ бүгдээс Ромын папын засаглал бол туйлдаа өрсөн гэдэг ойлгох хэрэгтэй. Ромын пап одоо бүх Европ даяар эзэн хаадыг томилдог болсон тийм үү? Ромын папын зөвшөөрлгүйгээр хаад болно гэсэн ойлголт Европ байхаа байсан. Нэг өнцгөөс харах юм бол Европ дахин сайн мэдээд харсан сайн хэрэг болсон. Тийм үү? Эртний одоо нүүдэлч одоо омгууд маань тийм ээ одоо ялангуяа Европын зүүн хойд хэсгээр байсан нүүдэлчд маань бас зэрлэгээрээ гэж хэлэгдэжсэн тэр ард түмнүүд бол христтгэлийг хүлээж авсан сайн болсон. Гэвч яванда тэдний улс төрийн одоо эрх мэдэл итгэл бишрэлийнх нь эрх мэдэл Ромын папаас шулгамаар болсон. За 1517 он гэхэд ерөнхийдөө одоо нэг болох нь тодорхой болчиход байсан. 1517 онд бид нар сайн мэднэ Виттенбургийн гэдэг хотод байсан одоо яг сүмд тэнд үйлчж байсан Мартин Лютер гэдэг хүн. За та нар энэ түүхийг сайн мэднэ тийм ээ. 95 зүйл бүхий томх хүчээр бичсэн. Гэхдээ бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Мартин Лютерээс өмнө бол хэд хэдэн газар энэ христтгэл болохгүй байна гэдэг бол яг дуу хоолой байсан, ихэнхдээ дарагдсан, алуулсан, шатаагддуус. Хамгийн тод жишээ бол жишээл Янгус гэж юм байна те Чехийн Сан Мартин энэ хүн байна. За Валенчууд гэж хүмүүс Францын өмнөд хэсэгт байлаа. За бид нар мэднэ Англид яг энэ хатуу цаг үед англичууд анх Библийг орчуулж байлаа. Өөр нь бол тэр хойд бол яг латин хэлийг ариун хэл тооцоод латин хэлнээс өөр бусад хэл дээр яг христтгэлийн мөргөл ёс заншлыг явуулахыг бол хориглосон байсан цаг үе. За энэ бол том өөрчлөлт байсан. За ингээд 1517 онд одоо бидний сайн мэдэх реформац буюу яг чуулганы шинжлэлийн цаг үе гэж гарч ирсэн. Тэгээ яг шинжлээд байгаа чинь бас биш. Бид нар яг одоохондоо монгол хэлэнд ийм үг байхгүй ч бас. Реформ буюу яг анхныхын хэлбэрт нь авчих гэсэн ойлголт явж байна. Тийм. Анх Библиэлд чуулган яаж бичигдсэн тийм байдалд нь буцааж очих гэсэн ийм үрээтэй. Яг христтгэлийн одоо шинэ хөдөлгөөр